Сайн байцгаана уу? Чадан цагийн мэн сайтаас бэлтгэн хүргэж байгаа Premiere хичээлийн өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Premiere дээр хийсэн эвлүүлгийг хэрхэн рендерлэх талаар та бүхэндээ зааж өгнө. За тэгээд бид нарын өмнөх хичээл дээр үзсэн Premiere маань энд байж байна. За өнөөдөр бид нар хичээлээ баттгаач гэх юм уу ингээд монтажсан зүйлсүүдээ бүгдийг ингээд рендерлж сурах байгаа. За өнгөрсөн хугацаанд өнгийг хэрхэн таах вэ? Түүлсүүдийг яаж ашиглах вэ? Текстээ яаж гаргаж ирэх вэ? Subtitle буюу киноны subtitle-ийн доогоор нь текстийг хэрхэн бичих вэ? Өнгөө яах вэ? Яаж цоолох вэ? Хурдыг яаж тохируулах вэ гэх мэтлэн маш олон төрлийн одоо баг ерөнхий ойлголтуудыг бол авсан байх гэж бодож байна. За тэгээд эндээс өнөөдрийн хийсэн бүх бичлэг монтажлсан зүйлсүүдээ бид нэр рендерлэх буюу энийг яг ямар файл болгож гаргах вэ гэдгийг өнөөдөр сурах байгаа. За тэгээд ингийн тулд маш товчхон явах бах. Тэгээд өнөөдөр бид нар ингээд ерөнхийдөө дүрсээ монтажлчлаа. Энэ өмнөх хичээл дээр үзсэн тийм ээ. За энийг юуны өмнө бид нар бүх эдит хийсэн материалаа шалгаж үзэх ёстой. За. Орнын тэнгэр тутамаараа Оттолсаякуллам чирүснэ Эриасар тангаргатаа эрэлхэгэдэ. За ингээ бидний хийх ёстой зүйлсийн маань хангалттай болжээ, ямар ч алдаагүй болжээ гэж үзэх юм бол бид нар юуны өмнө бид нар яг энэ рендерлэх буюу гаргах гэж байгаа файлаа идэвхжүүлж одоо чеклэх хэрэгтэй байгаа. Яг эндээс энэ хүртэл биднэрт хэрэгтэй гэж үзэх юм бол заавал бид нэр энэ хэрэгтэй хэсгээ чеклж одоо тусгаарлаж авах хэрэгтэй байгаа. Ингийн тулд бид нар гарнаас A9-ыг дарахад энэ тэмдэг гарч ирнэ. Энэ хаалт гарч ирж байгаа. Эсвэл нөгөөх нь өөрөөр болохоор энэ дэлгэцний доор байрлах энэ марклах одоо энэ тэмдгийг бид нэр дарж болно. За ингээд энэ дээрээс бид нэр эхлэл цэгээ тавилаа. Төгсгөл цэгээ ч гэсэн зааж өгөх ёстой. За эхлээд бид нэр I дарсан бол одоо төгсгөл цэг дээрээ бид нэр O буюу гарнаас O үсгийг эсвэл энэ марк дээр дарж болно. За ингээд бидний чеклсэн хэсэг дээрээ дараад за харин энэ хэсгийг бид нэр авъя гэж үзэж байна. Рендерлэхэд нэг алдаа гардаг юм гэх юм бол энийг чеклэхгүйгээр бид нэр рендерээ шууд өгдөг. Тэр маань ямар алдаа дутагдлыг гаргадаг вэ гэхлээр за жишээ нь бид нэр яг энэ хэсгийг авъя гэж рендерсэн боловч рендерт энэ тодорхой энэ марк чеклэх одоо ингэж тэмдэглэх хэсгээ хийгээгүй болмаас энэ секвенс дээр байгаа бүх файлыг рендерлдэг байгаа. Одоо за 45 минутын бид сул дүрс мэдээж хэрэггүй дүрснүүд маань явж байгаа. Тэр болгоныг бүгд ингээд рендерлчилдэг. Тийм учраас бид нарыг энэ чеклэх буюу тэмдэглэх ингэж тэмдэглэх нь бол зайлшгүй хэрэгтэй байгаа. За тэгээд бид нар энэ тэмдэглэсэн зүйлсээ яаж рендерлэх вэ гэхээр файлснес экспорт медиагийн дарчээ гарнаас Ctrl M дардаг. За эндээс бид нар ямар тохиргоог хийж болох вэ гэхээр бидний чеклсэн хэсэг энд харагдаж байна. За эхний хэсэг дээр нь бид нар ямар формат өргөтгөлтэй вэ гэдгийг зааж өгнө. Энднээс бид нар өөрсдийн цаанаас шаардж байгаа өргөтгөлүүдийг бид нар өгч болно. Жишээлбэл энэ бол дууны файлаар байна.
zip file ч гэдэг юм уу тий. Авиг одоо бид нар бараг хэрэглэхээ болчихсон доо. Тэгээ сүүлийн үед MP-гээр ч юм уу ингээд яг ямар өргөтгөлөөр гаргахаас шалтгаалж байгаа. За жишээ нь MXF файлыг бол маш их тийм олон гигатай болж болдог. За бодъё 30 минутын нэвтрүүлэг ер нь 10 хэдэн гига болж болно шүү. За энэ бас нэг тухайн телевизийн эфир ч юм уу тухайн програмаас оруулах програмаас шалтгаалаад ингээ өөр байгаа. За жишээний зураг болгож хуургаж болж байна. Энд дуу болгож болж байна гэх мэтчлэн. За сүүлийн үед ерөнхийдөө энэ ямар өргөтгөлийг ашиглаад байгаа вэ гэх юм бол H264 гэдэг рүү ороод сонголтыг хийгээд за хүмүүс ерөнхийдөө энэ сонголтоор маш рендер хийж байгаа. За preset гэдэг дээр нь болохоор одоо жинхэнэ нөгөө нэг бидний 1002 HD формат уу эсвэл нөгөө 4K формат уу гэдгээ бид нар эндээс сонгоод өгчнөө. За бидний анхны нээсэн project маань HD байгаа учраас энд match source гэдэг нь болохоор яг энд одоо таарсан миний энд үрсэн таарсан энэ project-д таарсан хамгийн дээд түвшний гэдэг юм уу тэргээр нэг монтаж гаргаад өгөө гэж байна. За эсвэл бид нэр эндээс сонгоод за YouTube-д зориулж хийж байгаа бол YouTube 1080 PHD. За энэ 4K эднэрээр өгөх юм бол нөгөө би анхны хичээл дээр үзүүлжсэн да. За энд байх хэрэгтэй. За 4K дүрс өгчих юм бол яг ийм том бидний дүрс бол энэ HD 1080p гэдэг энэ пэжтэй IRP гэдэг. Тэгэхээр 4K-гаар өгчих юм бол энэ хоосон энэ хэмжээ бол ийм black энэ шиг ийм хар өнгөтэй хараар рендерлэгдэнэ гэсэн. Тийм учраас бид нэр 1080-аар хийсэн бол эсвэл 720 фреймтэйгээр бид нэр project-ийг нээсэн бол яг энүүгээрээ л рендер гаргана гэсэн үг байгаа. За 720-тай видеог 1080-тай эсвэл 4K-тай болох юм бол ийм хар дэлгэц үүсгэнэ шүү дээ. Тийм болохоор нар энийг сонгож яг нээснээрээ сонгоно гэсэн. За бидний нээсэн видео бол HD 1080 P гэрээ HD high quality буюу хамгийн өндөр чанартайгаар нь 1080-аар нэг гэж авсан байна. За output name гэдэг дээр нь болохоор бид нар хаана юуг хадгалах вэ гэдгийг одоо бид нар энэ файлыг хаана хадгалах вэ гэдгээ бид нар зааж өгнө. За тэгвэл lesson-уудын нэрийг өгнө. Энэ дээр за render гэж хэлээ. Render гэдэг. За save хийлээ, нэрийг өглөө. За ингээд эндээс видеогийн эсвэл аудиогийн ч гэдэг юм уу сонголт хийж болно. Видеогийн чеклчих юм бол видео нь аудио нь одоо чеклэхгүй бол зөвхөн дүрсийг бид нэр гаргаж ирж болж байна. За энэ дээр болохоор файлын бүхэл мэдээлэл гараад ирж байна. За жишээ нь 1920-ыг харьцан 1080 25 фреймтэй фреймтэй байна. За тэгээд дуу нь болохоор ийм чанартай гарна. Гэх мэтчлэнгээр гарч ирж байна. За одоо эндээс яг нэр бас бүр ингээд өгж болдгийн хэмжээг нь өгж болдгийн харсан бах те энд ингээд өөрчлөгдөнгүүд эндээс ингээд хоёр талд нь хар хүрээ гараад ирж байгаа 1902. Тэгээд шаардлага эндээс өгч ирж байна. Тэгээд custom гэдээ гараад ирж байна. За энэ бол custom шаардлага 1920-аар за ингээд гараад ирж болно. За ингээд энд maximum render чанарын ингээд заагаад өгч болно. Гэтэ бид нар эндээ өгсөн юм чинь нэг юм энэ бол хэдий сайн гаргач гэсэн ингээд маш их ачаалт учраас энийг өгөөд байдаг.